За энэ 7 хоногийн хувьд shillingov.mn гэсэн энэхүү платформоор хөдөө аж ахуй дэмжих сангийн нийт 10,325 зээлдэгчээс 6,092 аж ахуй нэгж төрийн байгууллага, төрийн бус байгууллага болон иргэний 52.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийн талаарх мэдээллийг нээлттэй байршуулж байна. Үлдсэн 4,000 гаруй зээлдэгчийн мэдээллийг 7 хоногтой багтаа ил болгохоор мэдээлэл хариуцагчдад тохирсон. За мөн төрийн өмчт болон төрийн өмчийн оролцоотой 71 байгууллагын төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдийн нэрсийг shillingov.mn-ээр нээлттэй болгож байна. Нийт 120 гаруй төрийн өмчт болон төрийн өмчийн оролцоотой байгууллага байдаг. Эдгээрээс 71 байгууллагыг эхний түвшинд илгээсэн мэдээллээр түшиглээд ил болгож байгаа гэсэн үг. Шилэн ажиллагааны зорилго бол аливаа мэдээллийг ил тод нээлттэй болгоход л оршиж байгаа. Тэрнээс үүш тусгай санг эзэмшиж байгаа нь өөрөө хууль зөрчиж байгаа үйл биш ээ гэдгийг бас ялгаж салгах ёстой. Өнгөрсөн хугацаанд үндэсний баялаг бүтээгч нар, үндэсний үйлдвэрлэл эрхлэгч нар томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын талаар үндэслэхгүйгээр олон мэдээллүүдийг одоо хэвлэл мэдээллийн байгууллагаар явуулж байсан. Тэгэхээр ингэж асуудал сургаар ханддаг биш, хардаж ханддаг биш, харж асуудал бодтойгоор ханддаг болгохын тулд бид нар энэ холбогдох мэдээлэл хариуцагч байгууллагуудын мэдээллийг өөрсдийнх нь их сурвалж дээр үндэслээд энэ shillingov.mn-ээр нээж байгаа. Та бүхэн бол мэдээж одоо энэ баялаг бүтээгч нарыг энэ газар тариалан хөдөө аж ахуйн салбарт онцгой хувь нэмрээ оруулж байгаа томоохон компани аж ахуйн нэгжүүдийг буруу ташаа мэдээллээр дүгнэх биш, бодит мэдээлэлд нь үндэслээд илүү шинжлэх ухааны асуудалд хандаач гэж хүсэж байгаа. Тэгээ мэдээ цаашдаа энэ хөдөө аж ахуйн санч бай, засгийн газрын олон тусгай сангууд бай, энэ мэдээллүүдийг ерөнхий сайдын албан даалгаврын дагуу манад ирүүлээд үүнийг нээгээд эхлэхээр томоохон одоо бас их ашиг сонирхлууд өндөгдөх нь дамжиггүй. Үүний цаана одоо олон компаниуд зарлагдана, олон компаниуд нэрлэгдэнэ. Үүний цаана ашиг сонирхол одоо томоохон бүлэглэлүүдийн ийм ашиг сонирхол өндөгдөх нь бол дамжиггүй. Тийм учраас үүнд илүү их сонор сэрэмжтэй байж бидний анхаарлыг өөр зүг рүү хандуулах гэсэн энэ засгийн газрын авилгалтай тэмцэж байгаа бодлого шийдвэрийг олон нийтэд ил тод болгож байгаа шилэн ажиллагааг одоо анхаарлыг өөр зүг рүү сарниулах гэсэн орлогуудыг хийх, засгийн газрын үйл ажиллагааг одоо яг үндсэн үйл ажиллагаанаас нь бодлого үйл ажиллагаанаас нь сарниулж олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгөхдөө бид одоо онцгойлон анхаарал сэтгүүлчнэр үүн дээр илүү шинжлэх ухаанчаар бас асуудалд хандаасай гэдгийг бол бас хүсмээр байна. Тэгэхээр авилгалтай тэмцэж байгаа олон нийтэд ил тод болгож байгаа энэ ажилласаа бол Монгол Улсын засгийн газар ухрахгүй. Миний хувьд ч гэсэн энэ шилэн ажиллагааг ахалж байгаагийн хувьд 7 хоног болгоно мэдээллүүдийг боловсруулад инфографик хэлбэрээр ингээ олон нийтэд мэдээлэлд явъя гэдэг төлөвлөгөөтэй байна.